ил задгаа бие засах. Бидний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл бол гэр бүлийн аз жаргал юм. Аз жаргалтай гэр бүл байхын үндэс нь эрүүл гэр бүл юм аа. Харамсалтай. Хүмүүсийн оршин суудаг бүсэд ил задгаа бие заснаар орчныг бохирдуулж, өвчин үүсгэгч нэнгийн халдварлах боломжийг нэмэгдүүлснээр олон гэр бүлүүд өвчилж, зарим тохиолдолд нас барах тохиолдол гарч байна. Эдгээр нянгууд нь суулгах өвчин, гепатит А, холера, урвах тахал зэрэг хүнд өвчнийг үүсгэдэг ажээ. Хүмүүс ихээр ил задгаа бие засдаг хэсэгтээ ойролцоо амьдардаг айлууд дээрх нянгаар халдварлах өндөр эрсдэлд байдаг. Хүмүүс ил задгаа бие засдаг газруудад нэнгийн тахалд маш хурцтай байдаг учраас нянгууд ялаа, шавжаар дамжин, ундны ус, хоол хүнс зэрэгт халдварладаг. Өөрийгөө болон гэр бүлээ эдгээр аюул төвчнөөс сэргийлэхийн тулд доорх энгийн зөвлөмжийг дагаарай. Ил задгаа бие засахгүй байж өөрийн гэр бүл, найз нөхдөө боловсон жорлон хэрэглэхийг уриалгах. Боловсон жорлон хэрэглэх боломжгүй бол өөрийн ялгцыг булах. Өөрийн хүрээлэлд буй хүмүүстэй ил задгаа бие засахын хор уршигыг таниулах. Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл амьдралын төлөө ариун цэврийн зөв дадалд суралцахыг бусдад уриалцгаая.